Ажилчдын төлөөх аж үйлдвэрийн аюулгүй ажиллагааны үндэс аюултай хэсэг. Шатан дээр ажиллаж байгаад унж ойчих осол. Байна уу? За ээж. Ажилдаа ирчихсэн. Тийм ээ. Ажлаа эхлэх гэж л байна. Таны ханаад яаж вэ? Ээж би ажилдаа эргээд орох хэрэгтэй байна. Эргээд залгая. За. Ээж ч нөө. Тийм ээ. Танаа ээж чинь өглөө болгон залгаад л чамд их санаа тавих юм да. Өглөхөөс цаашгүй. Тэгж ярьж болохгүй шүү дээ. Өнөөдөр ажил ихтэй. За, хурд ажиллаа. Тэгээд амжилт. Нодогтой үлдсэн ээж Жедокугийн зүрх сэтгэлд уур уцаар баяр хөөр хослуулан хадгалагдаж үлдсэн хүн. Ажилд орохоор ээжийнхээ ачиг хариулна гэж өөртөө амласан. Тэр амлалтандаа хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдгийг ухаарсан тэрээр өнөөдөр ч гэсэн эрч хүчтэй ажиллаа эхэллээ. Найз зүгтгээ хэр байна? Болчихсон. Үгүй энэ хоёрыг. Маргааш ажиллаа хүлээлгэж өгөх гэж байхад юугаараа зогсоод байгаа. За хурд хий. Сайн хийж үзэцгээе. Энэ дахиад ливдэрчлээ. Бас уу. Үргэлж ливдэрх юм аа зүгээр. Энэ холболтон салчихсан юм шиг байна. Бас тэр юм болов. Тийм шиг байна. Шат авчирч л үзэхээс. За тэгээ би яваад. Хурдлаарай. За болгоомжтой гараарай. Шатны өндөр нь хүрэхгүй байсан тул ажлын ширээн дээр тавьж байгаад үзэхээр оролдож байгаа Сог Жедоку. 작업을 하려고 하는 석재덕 씨. Болгоомжтой. За. Энэ тасарсан шүү дээ. Тэгж үү? Тийм байна. Чи яваад лент тавиад ирж. За хүлээж аваарай. За. Ажилд ороод 4 сар болж байгаа болохоор өөрт даатгсан ажлаа сэтгэл өөдрөг хийж чадах хэмжээнд хүрсэн байлаа. За ээж. Би ажилтай байна. Эргээ залгая л да. За. Утасны цаанаас ээж нь ханаж ярина. Өдөр товолж байгаа дэмлэгт үзүүлэх юмсан гэж санаа зовж байсан. Жедогийн сэтгэл нь тогтож чадахгүй байгаа шатнаас ч илүү тогтворгүй байлаа. Шатан дээр гарч засах ажил нь эцсийн эцэд өхөл түргсэн буруу сонголт байжээ. Цалингаа буухаар ээжтэй ханд хийлгүүлж уулгандаа гэсэн бодол нь замхан үгүй боллоо. Жедок хүн ээжийнхээ ханаж ярихыг сүүлчийн удаа сонсоод ачинж хариулж чадалгүй ээжийнхээ сэтгэл том харчул үлдээ зоригчоод энэ дэлхийгээс яван одлоо. Жедоку гурвалжин шатны оронд аюулгүй хамгаалалттай угсардаг зөөврийн хавтан шатыг хэрэглэх ёстой байсан юм.
Гурвалжин шатыг өндөр газар руу өксөж буухдаа хэрглэж ирсэн ч түүн дээр аюултай ажил эхэлснээр эцэст нь ойчин унж осолдсон. Зөөж өргөхөд хүнд зөөврийн шатны оронд хөнгөхөн зөөхөд амархан гурвалжин шатыг хэрглэсэн нь нөгөө ертөнцид очих замыг зааж өгчээ. Унж очих осол гэдэг нь хүн өндөр дээрээс унж осолдохыг хэлнэ. Унж осолдох аваар нь үйлдвэрийн ослоос болж нас барсан тохиолдол нь 37% гэсэн өндөр үзүүлэлттэй байна. Унсан тохиолдолд ямар нөлөө үзүүлэх бол эд эрхтний гэмтээхээс гадна амиа алдах ч аюултай. Тиймээс унж осолдох аюултай ажлыг гүйцэтгэхдээ 2 метрээс өндөрт ажиллахаар бол зөөврийн хамгаалалттай шатыг угсарч ажилтан өндрийн хамгааллын бүс зэргийг хэрглэж ойчиж унан осолдох аваараас урьдчилан сэргийлнэ. Гурвалжин шат, явган хүний шат, зөөврийн угсармал шат гэх зэргийг машин техник засах, өндөр байрлах зүйлийг засах, доош угсан хонголд ажиллах гэх зэрэг унж аж аюултай орчинд ажиллахад хэрэгэлдэг. Тэр нь 2 метрээс илүү ч бай, дутуу ч бай, хамгаалах хэрэгслийг зайлшгүй хийх ёстой. Гурвалжин шатны хувьд аюулын тооцож үзвэл шатнаас хөл халтран ойчих, шат нь хөдөлж савж унах гэсэн аюулуудтай. Шатны нэг гишгүүр хугарснаар ойчиж унж осолдохч тохиолдол байна. Зөөврийн шатны доор хийж өгсөн байдаг зөөлөвч болон хөшөөрг нь халдрах буюу элэгдэж цоорох тохиолдол байна. Ер нь шатыг тэр чигтэн л аюултай хэрэглэл гэж хэлж болно. Амьдрал дээр одоогоор 40-од хүн зөөврийн шатнаас болж нас барсан тохиолдол гарчээ. 사다리는 그 자체가 위험 요소라고 말할 수 있습니다. 실제로 연간 40여 명이 사다리 작업으로 인해 사망하고 있습니다. Осол аваарын судалгаа дугаар 1. Харуулдагч машины ил гарсан эргэлдэх хэсэгт хувцас нь орооцолдсон осол. 2006 оны 1-р сарын 21-ний өдөр 19 цаг 50 минутын орчим. Кённам Хамман дүүргийн нэгэн мужааны цех. Мужаанч мэрэгчлэрээ тасралтгүй 10 жил ажиллаж байгаа 58 настай Ким Гуай. Гэвч энэ ажилд ороод дөнгөж 3 сар болж байгаа шинэ ажилтан. Мужааны цехтээ хүнд даацсан мод харуулдагч машин дээр 2 метрийн хэртэй урт модон хавтангуудыг харуулдаж байгаад машин ил гарсан гүйдэг хэсэгт ажлынхан хувцас орооцолдон эцэст нь машиндаа идэгдэн нас оржээ. Энэхүү осол нь ажилтан ажиллах үед өртөж болзошгүй аюултай хэсгийг таг юм уу нэмэлт хаалт хийж өгч аюулаас сэрэмжлүүлэх ёстой байхад л тэгж хийгээгүйгээс болж гарчээ. Машины нэг хэсэг болсон дэгэ, болт, хөдөлгүүр гэх зэргийг машина анх угсрахтаа далд хэлбэрээр хийж өгөх ба ил гаргаж угсарсан тохиолдолд нэмэлт таг хаалт зэргийг хийж өгч аюулыг хаах хэрэгтэй байсан. Ялангуяа ажиллаж байгаа машиныг цэвэрлэх юм уу засварлах нь дэндүү аюултай үйлдэлт бол машина заавал зогсоож байх шаардлагатай. Хэн л ийшээ ойртгов гэж ийм жаахан юм яавал гэж гэсэн бодол чинь аимшигтайгаар хүний амь насанд хүрсэн гэдгийг яасан ч мартаж болохгүй. Үйлдвэрийн техникийн осол гэдэг нь машин техникийн хөдөлгөөнтэй хэсэгт хавчигдах юм уу? Татагдан орж гэмтэх осол аваарыг хэлдэг юм а. Тоон судалгаагаар нийт аж үйлдвэрийн осолд өртөгсдийн 20% гэсэн хамгийн өндөр хувьтай явж байгаа ослын нэг юм. Энэ ослын онцлог нь нийт өртөгсдийн 93% нь гар хөлөө гэмтэж бэртээдэг байна. Машин техникийг эвдэрх юм бол засах юм уу? Шинийг авчхаж болох авч та бидний гар хөл амнаас нэг л бэртэж гэмтсэн бол дахиж эргэж сэргэхгүй. Ариун нандин зүйл гэдгийг сайн ухаарч ойлгосныхаа дараа ажиллаа хийгээсэй гэж хүсэх байна. Аж үйлдвэрийн осол. Аж үйлдвэрийн осол гэдэг нь ажил мэргэжил болон үүргээ биелүүлж яваад осолдож, гэмтэх, нас барах, мөн өвчин тусахыг хэлнэ. Аж үйлдвэрийн осол нь өөрөө бий болоод байдаг юм биш, зайлшгүй ажлын байрны аюултай нөхцөл хэлбэрээр дамжин гарч байна. Та бүхэн аж үйлдвэрийн ослоос өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалъя гэж бодож байгаа бол эхлээд энэ аюул тэгчийг ойлгох хэрэгтэй.
Аюултайгч гэдэг нь нүдэнд харагдсан ч харагдаагүй ч осолд хүргэж болох аюултай хэрэгсэл болон хүний аюулгүй ажиллагааны үйлийг хэлнэ. Тогтворгүй хөдлөх, шатан дээрх ажиллагаа, ямар ч хамгаалах, хаалт сэлтгүй, нүхс сүв, таг, хаалтгүй ажиллах машин техник, аюулгүй хамгаалалтгүй техник хэрэгсэл, замаар нэг замбраагүй тархсан эд зүйл болон овоолгоотой зүйл, эртээ бөгөөд хурц сэд зүйл, аюултай орчинд агаарын дутагдлалд орох ба хорт хийд хордох, цвэмэр, тесрэлт, цахилгаан гүйдэл, аюултай гэдгийг ч мэдэхгүй, ажиллах арга техникийг эзэмшээгүй байж ажиллах. Биеийн өвдөө тухайн санаагаа төвлөрүүлж чадахгүй байхад өндөрт гарч аюултай ажил эрхлэх гээд энэ бүгдийг аюултайгч гэж үзэж болно. Аюултайгчийг сайн мэдэж байх нь гарч болцсохгүй аюулаас өөрийгөө болоод найз нөхдөд хамгаалж чадах цорын ганц арга юм. 높은 곳이나 위험한 작업을 하는 것 이 모두가 위험 요소라 할 수 있습니다. Ялангуяа ажилтан үйлдвэрт ороод эхний 6 сард ажил үйлдвэрийн осолд өртсөн тохиолдол нь 47% та яваа ба ажлын гүйцэтгэлийн хугацаа багтвал ажиллах арга техник ба аюултай ажиллагаа зэргийг мэдчиж амжаагүйгээр ажилдах тул осол аваар гарах нь өндөр үзүүлэлттэй байна. Тиймээс ажил үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс ажилтнуудаа зайлшгүй мэдэж явах аюулгүй ажиллагааны дүрм залтуудыг сургалтаар зааж мэдүүлж сар болгон хэсэг бүлгээр нь давтан судалгаанд хамруулж байх нь зохистой. 정기적으로 교육을 실시토록 하는 것입니다. (2005) оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5 цаг 45 минутын орчим Кёнки мужийн Дүндүчхан дүүргийн хийн газ үйлдвэрлэдэг компани ажлын байрны засварын ажил хийгдэж байсан үе. Ословарын судалгаа дугаар номер 2 зөөврийн гэрэлтүүлэгчийг зөөх гэж хүрээ захилгаан гүйдэл зохиулсан осол. Энэ үйлдвэрт ажилд ороод сар хагас болж байгаа 31 настай Бижээс зөөврийн гэрэлтүүлэгчийг зөөх гэж 2 гараараа гэрнээс барьж автал цахилгаан гүйдэлд дамжинаас барсан осол гарчээ. Тэгтэл цахилгаан гүйдэлд цохиулаад салган нь жижирч байхыг харсан хамт ажиллаж байсан нэг найз нь гүйжчихэд салгах гэж хүрээд очтол хүчтэлт цохиулан хол шилэгдэн өнөв. Энэ янзаар бол найз нь ч гэсэн амнасаа алдахаар байлаа. Хэрвээ шууд цахилгаан гүйдлийн тогноос нь салгасан бол найз нь амьд үлдэх байсан ч юм билүү хэмэдлээ. Цахилгаан гүйдэлд цохиулах гэдэг нь цахилгаан гүйдэл сайн дамжигч эд материалаар цахилгаан гүйдэл дамжиж байгааг мэдлгүй хүч улмаар тэр нь зүрхийн зогсоож үхэл хүргэх үзэгдлийг хэлнэ. Тиймээс хүний бие нойтон байх юм бол илүү аюултайч байх магадлалтай. Цахилгаан гүйдэл нүдэнд харагддаггүй тул түүний аюулыг сайн мэдрэхэд хэцүү. Тиймээс цахилгаанчин хүн цахилгаан шугам сүлжээг зөв системтэй өгсөрч цахилгаан гүйдэл алдагдал хэмжигчийг суйрлуулж өгвөл цохилтой. Жирийн ажилтан хүн зөөврийн цахилгаан гүйдэл дамжуулагчийг ашиглахдаа цахилгаан утасны бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгаж, цахилгаан гүйдэл алдаж байгаа эсхийг шалгаж байх хэрэгтэй. Өдөр болгон айцтай явдаг гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэвч амьдрахын төлөө ажиллах хэрэгтэй байна гэж тэд ярьдаг юм а. 하루하루가 늘 불안하다고 말하는 사람들이 있습니다. 그러나 살기 위해 일을 해야 한다고 말합니다. Жишээ 2 хүнд жинтэй ачааг буулгаж ажих үед гарсан осол. Амьдрахын тулд хийж байгаа ажил гэвч тэр ажлаасаа болж аюулд унж байгаа хүмүүс ч байдаг. Чи тэр нуруу гэмтээсэн гэдэг байсан зүгээр үү? Баг зэрэг өвчил байна. Хүнд юм өрөх болохоор л өөх гээд байх юм. Сүртэй штэ. Дүүгээс ичиж ийм сайхан биетэй өж. Ингээд шиний ажлаа тэгээд хийж чадчих гоё юу? За. Ямар ядаргатай. Маш ирж эхлэв. Ой! Ачаарлаа. Багаагаар яаралгүй 50 буулгараа мэдв. Осол гаргачихва. За. Өргөөчтэй чи. Яасан чадлаггүй юм бэ? Өргөжлөө штэ. Чи дүлгэл дээр. Алив, дахиад. Үгүй. Байдаг чадлаар шавхан байж түлхсэн боловч тэр нь өөрийн аюулд унгана гэж яаж мэдэх вэ? Гэж ойрлохын завдалгүй Санёг инхүү осолд өртжээ. Чи эрдээд нуруугаа гэмтээсэн гэж өсөн зүгээр үү? Баг зэрэг өвчил байна. Хүнд юм өрөх болохоор л өөх гээд байх юм. Сүртэй штт. Дүүгээс ичиж
Ийм сайхан биетэй байж ингээд шинэ ажлаа тэгээд хийж чадж байгаа юу? За. Машин ирчлээ. Ямар ядаргаатай үлгээс хүрэн байхгүй. Аха. Машина өшөө сайн тулгаад өгдөө. Ачаа буулгахад амар байдгийг. Өөр яаж тулгах юм бэ энэ? Агшин зургийн алдаа. Гэвч цаг хугацааг ягаад ч буцааж болохгүй. Осол ийм хурдан бодох тэнхэлж өгөхгүй хурч ирэх гэж. Дахиж эргэж буцааж болох болов уу? Бид үргэлж ингэж асуухыг хүсдэг. Өчигдөр эрдээд нуруугаа гимтээсэн гэдээсэн зүгээр үү? Баг зэрэг өвдөж байна. Хүнд юмөр өгөхөөр өөх гээд авах юм аа. Сүртэй штэ дүүсээ ичиж ийм сайхан биетэй байж ингээд нөгөө шиний ажлаа хийхдээ ямар байгаа? Бараа ирсэн байна. Буулгая. Үүглэхээс өөр юм ядаргаатай. За тэгье. Бидний үргэлж ажиллаж ирсэн ажлын байрны байдал гэвч бид мэдэхгүй явжээ. Намайг биш ч гэсэн өөр хэн нэгнийг ажлын байранд аюул осолд хүргэж бидний амь насанд халтгаар бэлдэж байдаг. Бүгд аюулгүй гэж итгэж байсан ч тэдний итгэл нь харамсалтайгаар инхүү алдуурлаа. Бид залбирч байна. Тэд эрүүл инх дахин энэ газарт хамтдаа хөлсөө гарган ажиллах болтугай. Энийг хурдан буулгачаад явах хэрэгтэй байна. Энэ ямар жинтэй вэ? 200 кг хөрөх байгаа. Тийм үү. Тэгвэл энэ осолдоо хэрэгсэл болохоор үйлдвэрийн даргын зөвшөөрөл хэрэгтэй байна. За хурдан явах хэрэгтэй юмсан. Оо ашгүй. Яг цагтаа ирсэн байна. Цаг алга байна. Хурдан бараагаа буулгаад ав. Хурдан буулгах нь чухал биш ээ. Аюулгүй ажиллах нь чухал байна. За байж. Би ажлын төлөвлөгөөгөө гаргаадах юм. Тийм болохоор яахан хүлээж авахгүй юу? Та хоёр ойлгосон биз? Тийм ээ. За, аюулгүй ажиллах нь нэгдүгээр шүү. Тэмээ ойлгосон. Гүй үйлдвэрийн дарга би ачигч машин дээр гарч байгаад бараагаа хөдөлгөөнгөө барьж явах уу? Болохгүй. Тэр чинь хамгийн аюултай. Дээшээ гарна гэж бодох юм хэрэггүй шүү. Аж үйлдвэрийн салбаруудад гарч байгаа осол аваарын тоон үзүүлэлтээс гарвал жолоо болон дээр дор гарan жолоодох үед осолд нас барсан осол аваар нь 33.6% гэсэн хамгийн дээд хувьтай яваа аюултай ажил болох нь харагдаж байна. Ялангуяа эд материал машин техникийг зөөж тээвэрлэхэд овор ихтэй болохоор осол гарах нь чих болохыг харж болно. Ачигч машин ба тээвэрлэгч машин гэх мэт тээвэрлэх хэрэгсэл бульдозер гэх мэт барилгын машин техник дээр ажиллахдаа ажил эхлэхээс өмнө ажлын төлөвлөгөө боловсруулж нийт ажилчдаа танилцуулгын дараа тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах ёстой. Мөн харагдах орчин харагдахгүй нөхцөлд ажиллахаар бол ажлыг өдөртөн явуулах хүнийг томилж тохирсон хурдаар явах ба ялангуяа аюул гарч болзошгүй барилгын ажлын үед өдөртөгчийг томилон аюулгүй ажиллах нь зохистой. Би барилгын доод засал хийж байгаад шатан дээрээс унчихсан юм аа. Үүрэндээ бол тийм ч өндөр биш. Аюултай биш байхаа гэж бодж байсан чинь ингээд бэрчгээд сууж байгаагаа харахаар ажлын нөхцөл маань их хүнд аюултай орчин байжээ гэдгийг ойлгож байна. Аюулгүй ажиллагааны талаар жаахан ч болов дахин нэг эргэн санаж ажиллах хэрэгтэй юм шиг байна. Би бас тэгж зөвлөмөр байна. Амь наснаас илүү чухал зүйл гэж байдаг болов уу? Аж үйлдвэрийн ослоос болж амь насаа алдан бэртэж гэмтэж байгаа олон хүмүүс надад хамаагүй гэж хүн бүхэн бодцоож ирсэн. Аж үйлдвэрийн ослоос болж ирж байгаа аимшигтай осол аваар тэр нь зөвхөн надад тулгарах аюул биш, цаашлаад миний гэр бүлдэж учирч болох аюул. Аж үйлдвэрийн осол аваар нь дарагч вэ, цэрэгч вэ, хэнийг ч хамаагүй ялгахгүйгээр ирдэг.
Сайн мэдэхгүй улмаас гарч байгаа осол аваар мэдэж байгаа ч мөрдөж биелээгүй улмаас гарч байгаа осол аваарын цаана ямар ч тайлбар, ямар ч өршөөлгөж байхгүй. Бүү мартах тун. Аюултай орчин бүрдүүлэх тэр агшинд осол аваар заавал танд ирэх болно.